Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын 10 дахь удаагийн хурал өнөөдөр болж, Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил энэ зундаа эхлэн 20 сарын хугацаанд эхний урсгалаа нээн гэсэн мэдээлэл өглөө. Мөн Туулын хурдны замын 1-р тойрог хурдны замын бүтээн байгуулалтын техник эдийн засгийн үндэслэлийг сонсон байна. Ерөнхий сайд Оюун Эрдэнэ Туулын хурдны замын 1-р тойрог хурдны замын бүтээн байгуулалт хийх газарт ажиллалаа. За 1-р Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил бол энэ зундаа багтаж эхлэхээр боллоо. Ингээд тендер нь 5 сар тавхтайгаар зарлагдана. За бүтээн байгуулалтын ажил яг сонгон шалгаруулалтаар зарлагдаад бүтээн байгуулалтын ажил эхэлжүүл нэг 20 орчим сарын хугацаанд дотор эхний урсгал бол нэгдэх юм байна. За энэ бол гэрлэн дохио байхгүй Баян зүрхээ сонгоо харих хүртэл ингээд шууд явдаг юм гарц нэгдэнэ. За хоёр дахь нь бол өнөөдөр Туулын хурдны замтай холбогдсон 1-р тойрог замын техник эдийн засгийн үндэслэлийг болон эдийн засгийн тооцоолыг сонслоо. За энэ бол өөрөө бидний энэ зогсож байгаа газар 1-р тойрог нь холбогдно гэсэн. За Туулын хурдны зам 1-р тойрог хоёр холбогдоод нийслэл Улаанбаатар хотын төвжирэл хамгийн багадаа 50%-аар буурна гэдэг ийм дүгнэлт гарсан. Энэ үеэр сэтгүүлчид ерөнхий сайдаас хүүгийнхэн тансаг хэрэглээний талаар асуухад миний хүү найз охиндоо сүйн бүгж авч өгсөн нь үнэн байна. Бусд нь хүүтэй маань хамаагүй гэсэн. Би хүүдээ итгэж байна гэд дараах тайлбарыг хийлээ. За хүнд хайрцагтай болж сүү тавих юм бүгд бэлгэлсэн бол үнэн байна. Тэгээ би бас хүүгийнхээ хайрцаглалын асуудалд бол хүндэлтэй хандж байна. Гэхдээ би бол бас үүтэйгээ ярьсан зүйл бол олон нийтийн зүгээс гаргаж тавьж байгаа энэ шүүмжил бол төв төдөө зүйлээ. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш амьдрах ёстой. Орлогоо нотлох ёстой. За манай хүүгийн хувьд бол надтай ямар нэгэн байдлаар хүнтэй сүү тавих гэж байгаа. За надад мөнгө төгрөг хэрэгтэй байна гэдэг ийм зүйлийг бол өмнө бол яриаг. За миний ч бас завгүй явсан бас сул талтай холбоотой байхыг бас үхээс гаргагүй. За багаас л мань хүн бол аялах дуртай. За Монголдо аялал жуулчлалын чиглэлээр сурах сонирхолтой. За бас нээлттэй. За ингээд бас студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой. За тэгээд хероотой хамтарч ажилладаг. За тийм л ингээд олон жил. Миний хөрөнгө оруулгын мэдүүлгэн дээр та бүхэн мэдж байгаа солигдоогүй хоёр компани байдаг. Нэг нь бол Hero Entertainment-ийн 50%. За нөгөөх нь бол хүлэг контент гэдэг ийм компани байдаг. За тэрнтэй холбоотой тийм контентын ийм зүйл хийнэ гэдэг ийм зүйл хийгээл ингээл явж байгаа залуу. Тэгээд явандаа өөрөө бас олон нийтэд өөрийнхөө хувьд бие хүнийхээ хувьд бас мэдээлэл өгөөд ингээд явах нь бол өөрийнх нь асуудал. Би бол бас хүүгийнхаа тэр нөгөө өөрийнх нь амьдрах тэр хувийнхнийх нь орон зайд бол аав хүний хувьд бол алдахыг бол хүсэхгүй байгаа. Нэг зүйлийг бол би зарчмын хувьд бол илэн талангүй хэлсэн. За хэрвээ орлого нотолж чадахгүй бол сүүн бөгж байсан ч хураалах ёстой юм зүйлээ. Энэ бол нийтийн зүгээс тавьж байгаа шаардлага нь бол их зөв гэдэг. За олон нийтийн зүгээс гаргаж тавьж байгаа энэ асуудалд бол миний хувьд бол хүндэтгэлтэй бөгөөд талархалтай хандж байна. За олон нийтийг бас талцуулах ийм асуудал болсонд бас хүлцэл өчөж байна. Уучлалт гуйж байна. Хоёр зүйлийг хэлье. Ард түмнээсээ би дахиад уучлалт гуйж байна. Сэтгэл санааг нь чилээсэнд, эргэлзээ төрүүлсэнд за надтай холбоотой хууль бас орлогоо нотолж чадаагүй. Сэтэрхий тэвэн, симхий хаддаг дээр үнэхээр асуудал үүсээд нотлогдвол би хариуцлагатай бүрэн билээ маань. За энэ жагуулгаар би өнөөдөр хүртэл олон зүйл дундуур явхад дандаа л надад нэг өдөр энэ утга цохилтууд ирэх болов гэдэгт би сэтгэл зүйн хувьд бол үргэлж бэлэн амьдарч байгаа. За харин энэ явж байгаа бэлгийн сангийн хууль. За энэ нэг улс төрчдийн хөрөнгө ургаахтай холбоотой энэ эрх зүйн орчин. За мөн асуудалтай холбоотой ийм асуудлыг зориудаар улс төрийн зорилгоор ашиглах гэж байгаа ийм ялаанууд байгаа. За энэ ялаануудад хандж хэлэхэд та нар яагаад миний итгэл үнэмшлийг, миний үзэл санааг, миний тэмцлийг бөхөөж чадахгүй битгий горд асуудалтай холбоотой байгаа асуудал дээр миний хувьд эцсийн мөчөө хүртэл хатуу явна гэдгээ хэлье. Ерөнхий сайдын хүү Тэмүүлэн эх 7 хоногт Монгол улсад ирж авилгатай тэмцэх газарт мэдүүлгээ өгөхөө мэдэгдээд байгаа юм.